Улсын хурлын гишүүн Ган Тулга олон ястны үлгий баруун бүсийн тулгуурт Ховд аймагт ажиллаж байна. Тэрээр залуу малчтаа дэмжих айныг санаачлан өнгөрсөн 2 дугаар сарын 6-наас эхлэн хэрэгжүүлж Монгол орны 21 аймагт ажиллаж байгаа юм а. Түүнийг Ховд аймгийн засаг дарга галсан дондог хүлээн авч уулзлаа. Үүний дараагаар аймгийн төрийн албан хаагчдад зориулан менежерээс манлайлалт лекцээ уншин санал бодлоо хуваалцсан юм а. Бусад аймагуудад хэрэгжиж байгаатай адилхан алхангийн сурагчтайгаа уулзах, оюутан залуучуудтайгаа уулзах, дээрээс нь бол иргэдтэйгээ уулзах гэдэг. Тэгээ залуу малчдын зөвлөгөө Ховд аймгийн Монголын морин спорт залуу үеичтэй холбооны ах дугаар чуулганууд ингэж зохиогдсон. Тэгээд өнөөдөр бас нэг залуу малчныгаа сонгож 50 төлбөр бас дэмжихийн ажил маань бас үргэлжлээд явнаа. Тэгээд өнөөдрийн бас уулзж байгаа уулзалтууд бол баруун бүсийн тулгуур дөв гэдгээр Ховд аймагт ихтэй сургуулиуд, дээрээс нь бол бүс нутгийн хөгжлийн асуудлууд бол өнөөдрийн уулзалтуудад илүү онцлог яригдсан юм уулзалт боллоо. Мөн аяны хүрээнд аймагуудад ажиллахдаа 12 дугаар ангийн сурагчдад мэрэгжлээ зөв сонгох чиглэлээр мэдээлэл өгөх, манлайллын ур чадварын талаар албан хаагчдын мэдлэгийг нэмэгдүүлэх, гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хуулийг танилцуулах зэрэгээр ажиллаж байгаа юм а. Улсын хурлын гишүүн Ган Тулга аймгийн малчид уяачдтай уулзалт зохион байгуулж, Монголын морин спорт залуу уяачдын холбооны Ховд аймаг дахь салбар зөвлөлийг байгуулах юм. Мөн аяны хүрээнд аймаг тус бүрээс нэг малчин өрх сонгож 50 эм төлөг бэлэглэж байгаа юм а. Энэхүү малчин өрхийг сонгохдоо малгүй өрхийг бус мал маллахад ур ухаан хөдөлмөрөөр шингээж ажиллаж байгаа шилдэг залуу малчныг хамруулж байгаагаараа онцлогтой. Ингэснээр өсөх ирээдүйтэй залуу малчин өрхийг дэмжиж шилдэг малчдын игнийг баттгах гэж үзэж байна. Ер нь бол залуу малчдаа дэмжих хоёр хүн шалтгаан байна. Нэгт бол залуучууд мал маллаж ажиллаж хайцангуй цөөрсөн залуучуудын хөвчлэн дээд боловсрол эзэмшээд хот цөөрөн газрыг барааддаг болсон. За энэ бол нэг. Хоёрт нь бол хөдөө орон нутагт амьдарч байгаа залуу малчдын маань хүүсийн харьцаа нэлээд тэнцвэргүй байдалд орсон. Жишээлх юм бол эмэгтэй хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн тоо цөөрсөн. Энэгээр бол гэр бүл төлөвлөх цаашдаа нийгмийн амьдрал тогтвортойгоор орон нутагтаа ингээд залуучууд мал маллаж амьдрахад бас нэлээд төвхтэй юм байдлаар үүсэж байгаа. Тийм учраас залуу малчдыг дэмжих, мал маллаж амьдарч байгаа залуучуудад урам дэм өгөх энэ бол бас нэг талдаа нэлээд чухал байгаа маань. Нөгөө талдаа бол залуу малчтай маань бас нэлээд бас өөрсдийнхөө аж амьдралыг хөглж явдаг нэг юм бол энэ морь уяа сойлго. Тийм учраас залуу уяачдын холбоогоор дамжуул залуучуудаа, залуу малчдаа бол бас мал маллаж аж төрж амьдрахад нь бол нэлээд бас мэдлэг, туршлага, мэдээлэл, зөвлөгөө өгөх энэ ажлуудыг бол бас давхар хийх нь бол нэлээд ач холбогдолтой гэж ингэж үзэж байгаа учраас залуу малчдыг дэмжих энэ ажил хөдөлгөөнийг бол илүү идэвхтэйгээр зохион байгуулах хэрэгцээ гарсан гэж ингэж ойлгол бас зүгээр болоо. Тэгээд хоёрт нь бол 10 жилийн алхангийн сурагчид мэрэгжлээ зөв сонгох энэ чиглэлээр бас хөдөө аж ахуйн салбарын мэрэгчлэлтэн болоорой, нутаг орныхоо эзэн сууж бас ингэж ажиллаж амьдраарай. Ер нь эдийн засгийн өрөө хөгжийг нэмэгдүүлэх юм бол хөдөө аж ахуйн салбар бол бас Монгол улсад бол тодорхой бас эдийн засгийн баялагын нөөцийг бол бий болох юм болцоотой салбар юм а гэдэг энэ зүйлийг ч гэсэн бол алхангийнхан дээр ярьж байгаа төрийн байгууллагуудаар бол төрийн байгуулалт цаашлаад энэ хөдөө орон нутагт аж төрж байгаа иргэдийнхээ аж амьдралыг дэмжих тал руу гэдэг юм. Ингээ харах юм бол энэ хөтөлбөр ингээд нэг тийм төрийн алав 10 жилийнхэн малчтын зөвлөгөө хийгээд байгаа юм шиг нэ үндсэндээ бол ерөөсөө хөдөө аж ахуйн салбар руу гол бодлогоодыг нь алхангид нь мэрэгжлээ зөв сонгохоос ахгуулаад энэ бүх зүйлүүд рүү нэлээд чиглэх ёстой гэдэг энэ тал руу бас чиглүүлж байгаараа илүү онцлог баха гэж бодож байна. За бид бол залуу малчин хөтөлбөрийг аймаг засаг даргын үйл ажиллагаанд бол тусган ажиллаж байгаа. Энэ хүрээндээ бол бас энэ анхны уулзалт, семинарыг зохион байгуулах, замун цаашдаа залуу малчтаа сургах, сургалтанд хамруулах, малчдаа зориулсан ая тогтоо амьдрахтан зориулсан тоглог орон сууц, хашаа вашингийн тогтчуулах гэх мэтийн ийм ажлуудыг аймаг сумын хүрээнд, багуудын хүрээнд сонголт хийж байгаа цаашдаа зохион байгуулнаа. Залуу малчдыг дэмжих хөтөлбөрийг 2017-оос 2020 онд хүртэлх хугацаанд аймгийн засаг даргын тамгын газар, хүнс хөдөө аж ахуйн газар, боловсрол, соёл урлагийн газар, мэрэгжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, хүүхэд залуучууд гэр бүл хөгжлийн хилтэс, эрүүл мэндийн газар, хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, нийгмийн даатгалын газар зэрэг байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх юм а.